би асуулт асуухгүй байр суурь илэрхийлье гэж бодож байна. За энэ төсөл 2013 оны 8 сарын 23-ны засгийн газрын тогтоолоор анх трасын тогтоосноос эхэлсэн байна гэж харж байна. Бүх гишүүдэд энэ материалууд очсон баг. Тэгээ 13 жилийн өмнө энэ хурдны замыг хаагур барих вэ гэдэг трасаа гаргаад 13 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хийгээд 2014 онд энэ одоо хурдны замын наривчлсан зураг төсөв батлагдаад за энэ ондоо магадлалын ерөнхий дүгнэлт гарсан юм байна. Сүүлийн 13 жил Монгол Улсын хөгжлийн бодлого, нийслэлийн хөгжлийн бодлогын баримтчиг тусгаад явж байгаа юм байна. Тэгээ өнөөдөр яагаад энэ асуудлыг ийм нөхцөлд авч үзээд байгаа юм бэ гэдгийг бид бас хаярах хэрэгтэй. Улаанбаатар хотын хөгжлийн үндсэн чиглэл өнгөрсөн онд улсын хурлаар орж батлагдсан. Улсын хурлын гишүүд дэмжил санал өгсөн. Тэгээ өнөөдөр бид нэр энэ том хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд дээр төр шийдвэр гаргахдаа тусгагдсан бодлогын баримт бичиг, шинжлэх ухааны үндэслэл тооцоотоос судалгаа тооцоо энэ мэргэжлийн хүмүүсийнхээ гаргасан бодлогын асуудлууд дээр тулгуурлаж явдаг баймаар байна. Сошиал хандлага, сошиал энэ сэвэлтийг дагаж төр санах хойгүй байж болохгүй гэдгийг би бас онцолж хэлхийг хүсэж байна. Магадгүй энэ төслийн хэрэгжилт гүйцэтгэлтэй холбоотой асуудлууд байхыг үгүйсэхгүй. Яг гэвэл өнөөдөр улсын хурлын гишүүд төсөв төртөгтэй холбоотой, байгаль орчны наривчлсан үнэлгээ тэзүүтэй холбоотой нарийн мэдээллүүдийг бодлогын баримт бичиг батлаж санд өгөхдөө хараагүй. Хэрвээ гүйцэтгэл дээр асуудал байгаа бол шат чатны төрийн байгууллагууд энэ хэрэгжүүлэх ажлуудаа хийх хэрэгтэй. Би бол нийслэлд хандаж хэлэх санал. Нэгдүгээрт энэ төслийн мэдээллийг нийслэлчүүддээ ил тод мэдээлэлчээ. Шаардлагатай хэлэлцүүлгийн хийгээч. Жагсаал цуглаа хийгээд байгаа тэр мэргэжлийн хүмүүс гэж ярьж байгаа тэр байр сууриа илэрхийлж байгаа хүмүүсээ оруулаад жинхэнэ мэргэжлийн мэтгэлцээнийг явуулаад энэ асуудлаа нэг талтаа гаргах нь зүйтэй байна. Ард иргэдээ мэдээлэлээр хангах нь зүйтэй байна. Нөгөө талдаа хэрвээ энэ төсөлтэй холбоотой, урьдчилгаа төлбөртэй холбоотой ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явсан гэж үзэж байгаа бол төрийн аудитын байгууллагаас эхлээд явцын хяналт гүйцэтгэлийн аудит хийх боломжтой шүү дээ. Энэ аудит хэн шалгалтынхаа ажлуудыг хийгээд дүнгээ гаргаад явах нь зүйтэй байна. Тэгээ өнөөдөр энэ олон жил хэрэгжих гээд яригдсан асуудлуудаа бид нар нэг янз бүрийн нөхцөл байдлаар хүн хоолчлохгүй. Тэгээ би даваалал орлогчовч гэсэн бас төрийн үйл ажиллагаанд та төрийн хүний ёс дэгийг барьж бас хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг би бас хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Улсын хурал хэрвээ шаардлагатай гэж үзэх юм бол өөрийн хяналтын чиглэлийн хүрээнд үүсэх боломжтой. Тэгсэн одоо нэгтгэн дүгнэлт хийхэд энэ том төслүүдийн ажлыг явуулахдаа аль болох улс төрчөөс хол байж үндсэн бодлогын баримт бичигтээ тулгуурлаж явах нь зүйтэй.